тэгээд саарал чонын тоо толгойтой холбоотой асуудал яригдлаа. Тэгээд 40 жилийн өмнө судалгаа хийгдсэн эмэл төр зурагтай байгаа. Тэгээд байгаль орчны яам энэ дээр одоо яг ямар бодит дарга хэмжээ авах юм бэ? За говийн болон энэ зүүн аймагуудын нутгаар энэ талын саарал чон ер нь үзэгдэхэй байсан шүү дээ. Энэ дээр одоо ямар бодлого баримтлах юм, цаашдаа чонын тоо толгоогоо яаж хамгаалах юм? Экологийн бас сүрэл авчрах магадaltaй шүү дээ. Чон ч өөрөө энэ байгаль дээр байгаа зэрлэг амьтны одоо бас муугийн одоо бас барьжан ан аав ээж бас байгалийн нэг үснээ цэвэрлэгч ийм үүрэг гүйцэтгэж байгаа юм. Нүүдэлчин малчт маань бол энэ байгаль эхлэлгээтэйгээ аан амтнтайгаа дасан зохицоод бас яваад өдий хүрсэн. За энэ чонын тоо толгой сүүлийн үед өссөн гэдэг нь энэ ковидтэй холбоотой байж магадгүй. Яг хөл хорионы үе бас нэг 2 жил бараг л байсан. Энэ үед бол одоо нөгөө чон устгал, гөлөг суулгах энэ ажиллагаанууд нь зогссон байх магадaltaй. Үүнээс болоод өссөн байж магадгүй. Тэгэхээр энэ одоо эргээд хяналтаа яаж тавих? Хэд задгаад нь тавиад энэ амтны аймгийг хоморголон устгах энэ байдал руу орчих үү дээ. Энэ дээр яг бодит одоо яг ямар арга хэмжээ авах вэ? Нөхцөл байдал ямар байгаа юм? Энэ чонын тоо толгойг одоо яг бас нэг эргэж харах судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний чиглэлээр ажил хийх нь бас зөв баг. Саарал чоны нөгөө говь хэрийн чонын тоо толгой дээр бас яг тийм бодит мэдээлэл өгч. За баярлалаа. За Салтангийн Одон туяа сайд хариулт өгье. За Алтан шагаа гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 2004 онд биологийн хүрээлэнгийн судалгаагаар бол нэг 10,000 орчим одоо байна гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр тантай ямар зүйл дээр санал нийлж байна гэхлээр энэ саарал чон бол өөрөө дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр бол ер нь ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн байгаа. За гэхдээ энэ ер нь бол чон өөрөө энэ байгальд бол эко балансыг барьдаг ийм амьтан. За зарим оронд бол яг хоо чоноо бас нилээд хядаад сүүлдээ чон ховордоод өөр улсаас авчирч одоо ингэж үржүүлж байгаа ийм орнууд ч хүртэл байдаг. За энэ Амгаланбаатар гишүүний хувьд бол зөвхөн энэ нэг заалтан дээр л одоо ойлгомжтой болгож өгж байгаа. Өөрөөр хэлбэл амнаас мал сүргээ хамгаалах зорилгоор чон агнасан бол одоо энэ хуулийн заалт хамаарахгүй гэж. Тэгэхээр энэ бол өөрөө эрүүгийн хуулинд ч байдаг. Гэхдээ ер нь Монгол Улсын засгийн газраас сая одоо гарсан шийдвэр юу вэ гэхээр ард иргэдэд энэ бүх хууль тогтоомжийг маш ойлгомжтой болгох хэрэгтэй гэсэн энийг үндсэлж бол энэ заалтыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл маш олон хууль байдаг. Энийг бол ард иргэд мэддэггүй. Нэг одоо багийн иргэн бас мэдхгүйгээс болж энэ дээр одоо асуудлууд бол үүсэж байгаа гэдэг ийм гомдол бол одоо намайг болон манай гишүүдийг хөдөө орон нутгаар явахаар одоо маш их гарч байгаа. Зүгээр яаж энийгээ зохицуулах вэ гэхээр энэ дээр бол орон нутгийн засаг захиргаа бүх тоо толгоогоо үргэлж одоо байгаль орчны яамд ингээд жил болгон тоо толгой, сүргийн бүтц ямар байна, тоо толгой ямар байна, игтэж гэнэ үү, багдж гэнэ үү, энэ мэдээлэлээ өгдөг. За энийг үндсэлж бол бид одоо бүх арга хэмжээнүүдийг авдаг байгаа. Тэм учраас энэ дээр бол тэр олноор нь ингэж хядаад өмнө нь байсан шиг одоо машинаар хөөгөл хэдэн арваар нь алж ирсэн энэ асуудал бол гарах юм бол өөрөө энэ хуулийн одоо хариуцлагатай байгаа ийм асуудал гэвэл энэ заалтаар хөндөөгүй гэж үзэж байгаа учраас энэ заалтыг нь бол дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн амнаас мал сүргээ хамгаалах зорилгоор гэдэг. Тэгээ би хууль санаачлагчид одоо бас юу гэж хэлж байгаа гэхээр энэ олон хуулиуд байгаа. Эрүүгийн хууль, зөвшөөрлийн хууль, за А агнуурын хууль, амьтны тухай хууль гэдэг энэ бүх хуулиудыг бүгдийн хооронд нь одоо уялдуулж, уялдаа холбоог нь бол бас яг сайн хангахгүй л яг агнана гэдэг нь өөрөө бол ийм одоо урьдчилж бэлдсэн ийм одоо зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ үг үсгэн дээрээ хилэлц хэсгийн дараа ажлын хэсэг дээр одоо маш сайн ажиллаж одоо ажиллаарай гэдгийг л хэлж байгаа. Тийм учраас энэ заалт бол өөрөө зөвхөн одоо энэ тодорхой яг айл өрхөд заасан ийм одоо заалт байгаамаа. Өмнө нь бол за Ботын Батбат